За тааханд өдрийн дахин үгэй. За түрүү бидэд 20 дугаар бүлгийг яриаг өгсөн. Энийг төвчгөө бас ярьчих гэж бодлоо. Надад хүндрэлтний айлбал ихтэй нэсэр гэмтэр, сэргийн албаны нэсэр гэмтэрийг авчиж. Төдийлөн одоогийн зөвлөлж байгаа хуулийн зохицуулалтаас өөрчлөлт шийдлэгсэн баг байна. Таад маань харьцуулсан ихнээсээ харчих боломжтой болчихж байна. За энэ одоо нийгмийн айлбал эсрэг гэмтэр гэдэг үг байсан. Үүнийг олон нийтийн айлбал ашиглалтын эсрэг гэмтэр гэсэн. Томьёолбор үлгийн хэмжээнд хаж үзсэн байгаа. За хуучин бол хуучин одоо өчтөр байгаа хууль замсгалтай худал мэдээлэл энэ үйлдэлийг гэмтэр тооцсон байсан бол энэ мэдээллийн агуулгыг бид тодорхой зааж өгсөн байна. Тухайлх юм бол дэлбэлэх, газар шатаа, одоо үнийг үхэл төрөх аюул бий болох, за бусад үйлдэл за эд хөрөнгөний хоршиг учруулах, нийгэм даяартай өөр хоршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориулж мэдээллийн үйлдэлийг гэмтэрч тооцсон. За юу гэсэн үг вэ гэхээр мэдээллийнх нь агуулгыг юу гэж бодлоо мэдээлсэн бэ гэдэг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр энэ нэг юм байна. За энэ бол ойлгомжтой. Тэм мэдээлэл гэдэг. Тэгтэл бэлгээс үрхнээ байгалийн гамшигт үзэг болох нэ гэж хайсан мэдээлэл тараагаад нийгмийн сэтгэл зүйн өмүүлэгдсэн нөхцөл байгаа. Энэ нөхцөлийн үйлдэлийг яах вэ гэхээр одоо дэлхийн суурин дээр байгалийн гамшигт үзэгдэл болно гинэ хэдэн өдөр хамтгүй болно, цогцлохгүй болно гэдэг бодол мэдээлэл тарааж байгаа үйлдэл нь өөрөө 21-нд хамаарахгүй байна. Энэ хүний үйл ажиллагаатай хамааралгүй байгалийн хүчин зүйлийн талаар бодол мэдээлэл тараах үйлдэл зөрчлөлт боол зөрчлийн хэмжээнд авч үзсэн байна. Зөрчлийн өөр. Тэгэхээр энэ 21 заасан мэдээлэл бол хүний үйл ажиллагаатай холбоотой. Тийм болоод хүмүүс мэдээж энэ хоршиг шуулахад бэлтгэж байгаа талаартай мэдээллийг түгээх юм бол мэдээлэл түгэх юм бол энэ 21 заасан гэмтэр болох юм аа. За энэ тэр бэлтгэхдээ зохион байгуулалттай гэмтэрхтэй за галц зэрэгтэй холбоотой энэ зүйлүүд бол төдийлөн өөрчлөлттэй байгаа. За 24-р зүйл буюу энэ гэмтэрийн халдлагын зүйлд хууль сахиулах зорилготой галц хэсэг, галт хэрэгсэл дэлбэлэгч төхөөрөмж гэдэг энэ зүйлийг шинээр оруулж ирсэн байна. Хууль сахиулах зорилготой галц хэсэг, галт хэрэгсэл, дэлбэлэгч төхөөрөмж гэдэг шинээр оруулж ирсэн шүү таахад харагдана. За тэгээд нэгэнтийн бүртгэлгүй гэдэг юм уу галц хэсэг маш их байдаг тийм ээ. Их байдаг. Тэгээд нэгэнт нууснараа гэдэг хууль ёсны зүйлд нуугаад ингээд байдаг. Тэгэхээр энийг ил болгохын тулд энэ нуугдлын зорилгыг ил болгохын тулд хууль тогтоогч тайлбарлаж өгсөн байна. Тавхын удаанаар тодруулчихсан хууль тогтоогч тайлбарыг анхаарлаа хандуулаарай. Гэрчлэгээгүй галц хэсэг, түүний бүрдэх хэсэг, дэсэр дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, дислэгээний хэрэгслийг хууль ёсоор олоод авчихсан нэгэнт за хадгалж байгаа хүн энэ зохион байгуулалт нь сайн дураар авчиж өгөх юм бол нэрийг байрлал бүтээгдэхгүй байхаа нэрийг байрлал чөлөөлөх асуудал болж өгсөн шүү. Энэ бас их чөлөөтэй болов гэж бодож байгаа. За одоогийн 187-га бид мэднэ. Тэр галц зэвсгийг хайхамжгүй хадгалсан тийм нөгөө галц зэвсгийн тухай хуулиараа тэр замгийг нь тусад нь хадгалах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд бодлого үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Тэгвэл 181-ийн нэг заасан үйлдэлүүд энэ 26-д тусаагүй. Тэгэхээр галц зэвсгийг тэр хайхамжгүй хадгалж бусдад ашиглах боломж олгоод хүний амьнаас тэр эрүүл мэндэд хор шигч байгаа үйлдэлийг эрүүгүүлж өгөх хэрэггүй байна. Энийг нөгөө нь хууль болон захиргааны хэмжээний гэрээ хилцлээ үр бүлээс итгэхэд энэ үүргээ биелүүлээгүй болмоос хүний амьд сохирсон эрүүл мэндэд тийм хөл учирсан гэдгээр шийдэж явж байгаа. Боломжтой учраас энэ 187-гийн нэгийг энэ 26-д тусгаагүй байгаа. За энэ нь боломжтой тийм ээ. За одоо энэ сүүлийн дэлгээх шүүмжил дагуулаад байгаа гэдэг юм уу? Зүйл маань 192 бизнес сайн нэгтэй. Мансуурах ус хэтлүүлэх юм бэлтгэл бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах хадгалах тээвэр биелгэх орлуулах гэдэг гэмтэрэг байгаа. За энэ гэмтэрэг бол агуулгын хувьд төдийлөн өөрчлөлттэй зүйл байхгүй. Халдлагын зүйлд нь яг энэ мансууруулах юм зэвсэгтүүлэх бодис биш боловч түүнийг тэр гаргаж чадвал хэрэглэгдээд байдаг түүхийн эдгийг бас оруулж ирсэн байна. Түүхийд оруулж ирсэн байна. Энэ бас их ач холбогдолтой болж байна. За тэр худалдан энэ өөрөө 192 маань
ашиг олох бодлого зорилготой зорилгогүй гэдгээр ялгаж үүсгдэг. Мэдээлэл ялгаатай гэдэг үүрэг. Тэгэхээр энэ 27-гийн 1 буюу тэр бодлого зорилгогүйгээр үнийг олж авсан үйлдэлийг бол гэмтэлд тооцохгүй болсон байгаа. За тэгэхээр энэ мэдээж хадгалсан үйлдэл гэмтэлд тооцогч байгаа учраас олж авсан үйлдэлийг бол хэрэг байрлалаас хүлээлгэж боломжтой тийм. Тэгэхээр ямар ч энэ олж авсан нөхөр маань хариуцлага өнгөчгүй байхаа гэдгийг бас найдаж байна. За тэгээ юу бол хэвээрээ 192-ийн 2 бол хэвээрээ мэдээлэл шинжүүд нь өргөн туссан байгаа. За ялын бодлогын тав хайцуулаад ингээ авах юм бол нэлээ бас чанарсан зүйл харагдаж байгаа ялын бодлого чанарсан байгаа. За тэгээ энэ тайлбарыг бас шүүмжлээд байгаа. Энэ өөрөө мас урлын сэтгэлдлүүлэх бодистой холбоотой гэмтрэг маань зохион байгуулалтаа гэдэг юм уу, за асар хэмжээний ашиг өргөдөг энэ гэмтрийг бас зохион байгуулалтаа гэдэг үйлддэг гэдэг харан энэ гэмтрэгтэй тэмцэхийн тулд иймэр урамшуулсан эрг барилсан чөлөөлөх зохицуулт байх зүйл маань гэж бодогдож учраас юу оруулж ирсэн байна. Энэ дээр за бас эрг үдэмтэй боо гэж юу бодож байгаа тийм. За одоогийн 104 маань өөрөө 104 маань тусгай субъекттэй гэдэг бодлогож өгсөн. Тэгээд албан тушаалтай албаны чиг үрээ эрх нөлөөгөө ашиглаж байгаа. Тэр мас урлах хэмжээний ашиглаж байгаа. Юу зөвшөөрч байгаа. 194 маань өөрөө нийтлэг субъект байсан тийм. Тусгай субъекттэй болж байгаа шүү. За энэ дөр өөрчлөлт шинжилгээ хийлээ. Хаалттай зөвлөлтөнд хэлсэн байна. За дараагийн 174 заасан чанар муутай барилга бариулах ашиглалтанд оруулах гэдэг гэмтрэг байгаа. За энэ гэмтргийн субъектыг нийтлэг субъекттэй зааж өгсөн. Зөвхөн барилга болж байгаа аж ахуйн нэгж байгууллагын эзэн эрх баригчтай түүнчлэн барилгын шалгалт хяналттай хүргэе. Албан тушаалтай байсан бол одоо энэ гэмтргийн субъект нь өөрөө чанар муутай барилгыг захиаж өрөөсөн түүнийг нь ашиглах хүлээж авсан албан тушаалт нэмэгдэж орсон байна. Зүгээр бас их чөлөөтэй болов гэж бодож байна. За тэгээ шинэ үйлдэлийг бас гэмтрэг тооцны кампани харьцуулсан графикс өөрсдөөс харж байгаа. За ингээд энэ хуулийн этгээд зэрэг байрлал төлөвлөлт гэхээр бусдыг кампани хийж байгаа. Тэгэхээр хуулийн этгээд чанар муутай барилгыг барьсан захиалсан байгаа. Лавсан тохиолдлоос хариуцлага үзүүлэх гэхээр өдрөж үзэхэд зохицуулт байгаа. За одоо 198 бод юм байдаг. Ийм эмнэлгийн хэрэгслийг за аим бодлого хадгалах бодлого түгээгтэй холбоотой гэдэг тусгай зөвшөөрөл эргээ аж ахуйн журмал гэдгээр ялгаад тодорхойлсон байдаг. За үүн дээр хадгалагын зүйл зөвхөн хүний ийм за тэр эмнэлгийн хэрэгсэл гэхгүйгээр өөрийн малын ийм за эмийн түүхийн за биомедицин гэж бас нэг асуудал байгаа даа. Энэ биомедицин за тэр эмнэлгийн хэрэгслийг аж хамааруулж гэж оруулж ирсэн байна. Энэ бас их аж ахуйтай болж байна. Сүүлийн үед бүхэн мэдээ биомедицин улсын үйлдвэрийн газрын уушин захирлуулсан юм байна. Асуудалтай байна байгаа шүү дээ. Бид нэр тэр мал хэрэглэж байгаа юм чинь өөрсдөө чадвар шаардлагатай байна. Бид чинь бас технологи зөвхөн мах хийдэг байгаа юм шиг бас үгүй юм шиг бас тийм зүйл байна. Тэгэхээр энэ үйлдэлийг гэмтэх тооцох бас зөв болов гэж бодоод байна. За хуулийн этгээд энэ үйлдэлийг үүсгэх бол бас эргүүл хариуцлага хүлээх гэхээр хуулийн этгээд дээр өөрсдөө тэгэхээр заасан байгаа. За нөгөө нохооны эргээд бид бас цай ярьдаг юм аа 201 маань өөрөө бүдүүр авах гэж махаг заасан. Тэгэхээр нөгөө хөнгө олох учирч байгаа бол гэмтрэгт тооцох болсон шүү. Орчинд аюул учруулах хамт нь өөрөө устай эрүүл бүдүүр авах гэж болсон юм үүсгэх юм. Энэ 2010 заасан гэмтрэгт тооцсон байна. За дараагийн зүйл бидний нөгөө сайн мэдих 181 зүйлээс анхаарах гэмтрэг байгаа. Энэ гэмтрэг маань агуулгын үед нэлээд өөрчлөгдөв. 2010 бол олон нийтийн агуулгын байдаг хадгалах гэсэн юм яа. Тусгагдсан байгаа. За эндээс ингээд тав диспотцын харахаар нийтийн хэв журмыг үлгэлэн зөрчиж за тэр хүч хэрэглэсэн, эдгэр устдал гэмтээсэн, эдгэр үйлдэл өдөөнөөр гэрсэн,
Татвар хүний эрх хэрэгчлөөтэй байх, эдгэрнгөө өмчлөх, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа олон нийтийн амттай байдлыг анхдуулсан бол гэдэг. Тэгэхээр энэ хойдлын миний хэллийг насад тавиад бичсэн хүмүүс бол бүгд бүлэглэн байх юм. Ангаараа бол ингэ гэдэг үгээр зөрчил буюу заасан анхаарч байна. Тэгээд байдлаараа за бүлэглэн зөрчсөн заавал гэж шаардж байгаа. За энэ мэдээж 183 дээр гэдэг зэвсэгчийн нартай зүйл гэж анхаарах үйлдэл нэг ашигласан гэдэг. Энэ манаас миний өчтөр ярьж байсан агуулгаар өөрчлөлтөд анхаарах үйлдэл ашиглахын тулд тусгаалan бэлтгэсэн зэвсэг чадвартай зүйл авид зэвсэг гацвсэг бол ойлгомжтой гэдэг юм шүү. Заавал өөрчлөлт бэлтгэсэн байх хэрэгтэй байна. Тэг агуулга байгаа. За энэ 181-ийг хэрэглэхэд таач хүн ч сайн мэдж байгаа доо. Хэрэглэхэд их төвхтэй зүйлийг л цаарч буй тул энэ бэрхшээлийг ажиллахын тулд шинжилгээ хариулт хийхийг оролцсон байна. Жишээ нь хамаг тогшин авилсан гэдэг дэжигээс тайлбарлах ба үйлдвэр гэж чуусныг ингээд ажилластай 181-ийн хоёрыг тайлбарлаж байна. Тэгээд анхаарах гэдлэгээ зохион хариулт хуулийн 21-р зөрчилдөөс ялгалтаа гэмт очруулсан очруулаагүй эдгэрэн устгасан устгаагүйгээр ялгаатай гэж бичигдсэн. Гэтэл 181-ийн 2 нөрөө хөнгөн өдөртөр гэмт очирдаг юм бол 181-ийн нэгчлэг болох юм тийм үстэй. Хохол учрсан учраагүй байна. Тэгээд иймэрхүү ингээд дэжигхийн хоёр тайлбар хоорондоо зөвлөлтэй 181-ийн нэг заасан үндсэн бүрэлдэхүүн нөрөө зөрчил мэтэй ингээд тайлбарчихсан энэ зүйлийг бол засахыг оруулсан юм байна. Тэгээд бүлэглэн гэж байгаа учраас за энэтэй холбоотой тавг асуулт юм юу вэ? Харин дохот дээр харин ийм сэтгэл сэтгэлтэй тэгээд ажлах зүйлийг юу болов? За яг үнэ наад чи ярьж байгаа. Тэгээд мимидэж найруулах тооцоо бол нэг зөвлөл. Тэр чинь гişүүдийн төвшөнд яригдаад байсан. Мимид найруулсан. Энэ функцийн албаны ядын бодлого чанарсан юм шиг харагдчих. Гэхдээ энэ тодорхой уншаад үзэхээр үгүй л байна. Тэгэхээр чухам ямар бодлого гол ингэж орсныг сайн мэдэхгүй юм. Ер нь энэ активитет хийж байгаа олон улсын гарагын харахаар ядын бодлого зүйлс чухал ерөөс байдаг юм байна. Жишээлбэл хуучин 92-ийн тайлбарсан улсын дэжүүгийн тайлбараар өөрөө хэрэгжиж байгаа олж авсан мас онцгойцтой бусдыг оруулсан бол энийг борлуулсан гэдэгт хамаарал бизнэ гэсэн. Төлбөртэй оюун төлбөргүйгээр бусдад өгснөй борлуулсан тооцоо гэсэн тайлбар байсан. Гэтэл одоо энэ 27-ны нэг харахаар бусдад өгсөн бол борлуулсан гэдэг өмнө борлуулсан гэж үзэжсэн зүйлийг борлуулсан биш болоод оруулчихсан байна. Тэгэхээр тэрний хөдөлгөөн 8 жилийн хойш авдаг байсан бол одоо 5 жил хүртэл явах аваад яс итгэлийн бодлого нь ингээд зөөлөж цаатаад байна. Ядаж хуучтай байлгаж болоогүй. Энэ тухай ямар судалгаанд үндэслэж ийм юм хийсэн юм бэ? За удаагаас хариулъя. Энэ тийм байж болохгүй. Ядынхаа бодлогын хувьд үндэслэж байгаа тэр үйлдэлийг нөөрөө яж хүмүүс зүйлрүү оролцлоо одоо шүү дээ. Энэ дээр би бас санд нэг байна. Тэгээ эн чинь тэр бодлого тодорхой газар чинь тэр би үнийг хандсан шүү дээ. Бодлого санаа ихэд олох дэмжих болох гэдэг. Гэхдээ уг нь бол гişүүдийн тэгээд бол энэтэй их тэмцэлийг бол хийхгүй гэсэн байр суурьтай байна. Яг хэлцүүлгэж болоод хийчихсэн байна. Өөр хүн төв санаатаар ч болж байгаа юм шиг. Хүн төв санаатаар ч болоод хүн санаатаар хугацаа юу вэ? Тэр даруйдаа юм уу хэмжүүлэх хугацаа нэг хон. Нөгөө үндгэмтлийн улмаас асуурчдаг тийм асуурчдаг. Тэрэн дээр яг хэд хэдэн хугацаа зааж өгөө. Одоо энэ маань тэгээс нэг практик тогтоох юм байна. За энэ олж авах гэдгийг хэлсэн байна тийм.
Хөөцмөд олж авсан гэдгийг бол юу гэж үзсэн гэдэг. Яг хоёр хүн байж байгаа нэг нь бол одоо халаасандаа хийгээд тэрнээс нийлэрсэн, шийснээс нийлэрсэн энийг бол хатсан гэдэг. Олж авсан гэдгийг юу гэж үзсэн. Дог утгаараа тэр хүний бид нь үлдээгээ тест тавьхээр шийснээс нийлэрсэн олж авсан гэж ойлгоод нүрээ яваад. Одоо ахсан болохоор энэ олж авсан байх болохоор тэр үнийг шийснээс нь үгүй юу гэж хатгсан гэж үзэх юм юу. Хоёр гэх юм бол нэг юм байнга доктортой гэж юу гэдэг. Энийг нэг тайлбарлаад. Давтан гэж байхгүй болсон байна. Өөрөлд докторт бүлэглэгч гэж байхгүй болчихсон тийм. Энэ бас хүн удаа тастай харагдаад байна шүү. Гурав гэх юм бол энэ гинт хэргийг илрүүлэх тассан тогтооход ижилтэй тусдаа үлдсэн түүнийг үүдсэн хүнийг хичсэн хүнийг гинт хэрэг үүдэж олдыг илрүүлсэн хүнийг одоо ядаад чөлөөлнө. Энийг нэг тайлбарлаад өгч. Одоо хам хоёулаа олж авчаад хэрэглэж сууж байгаа нөгөөдгөө очиод мэдээлэх юм бол тэр хүн ядаж чөлөөлөлтэй байна. За чамтай бол би санал нэг байна. Олж авсан гэдгийг хасах нь бол энэ чи хадгалахаасаа өөр шүү дээ. Тэр бол бидээ байлгачдаг тийм. Олж авах гэдэг чи итгэвчээр түүнийг хайж олж байгаас бол үстэй. Тэгэхээр энийг ялгаатай сууж би хасдаг дээр бол зөв эсрэг байсуудтай байсан. Тэгээ нэг хууль тогтоогч маань хасчихсан учраас одоо тэгэхээр чи хэрэгэлцсэн үнийг бидэд юмсан. Олж авсан гэдэг ариун үлдээдэг. Гэтэл ямар хэрэгэлч тусдаа авч байгаа гэд ямар яатай биш тийм ээ. Тэгэхээр чиний нэг ийм асуудлууд яг байгаа. За тэр юм бол энэ чинээс яг чи асуултандаа өөрөө хариултаа хийчих шиг боллоо. Тэр хамт хэрэгжилж байгаа тийм биз? Тэр үйлдвэрлэл хамтж ажилласан тэр үнийг л хариуцлага чөлөөлөх гэж байна. Алуус ч гэсэн бас нэг юм шиг байна. За энэ нь зөрчлийн өдөр ордог. За энэ би нэг тайлбар хэлээд зөрчлийн өдөр маань тав хэд их тулаан юм ирчихсэн байгаа. Энэ бол шинэ юм олох биш байгаа үстэй. Бидний мэддэг. За мэдээлэх нь миний мэддэггүй үйлүүд үлээ. Миний хэрэгдэг бүрээ хуулиулах цөөх юм байна. Тэгээ наадад чинь нэг тхийг авцтай 220 төгрөгийг бас суулж яхаснаа бас хэлээд өгсөн байна. Яг нь бид нар яг тэр харилцаанд оролцдоггүй тэр үеийг хэрэглэх шаардлагагүй болоод төдийл авч үзэхгүй юм байна. За ингээд энэ хууль бол шинэ зүйл биш ээ. Энэ 20 жилийн туршлага батлагдчихсан тэр одоо хүчнүүд үйлдэж байгаа хэрэгжиж байгаа хуулиудыг л хөрвжүүлээд нэгтгэхэд нэг хууль болцол асуудал. Тэр харилцаа тэр салбар хуулиараа зохицуулах тэр харилцаа хаалтсан зөрчсөн үйлдэлүүдийг л нэгтгэхэд авчирчихсан. Тэгэхээр бид нар салбар хуулийн хууль тогтоомж зөрчигч төлөвлөлийг хариуцлагын хэсэг заасан байдаг. Тэр хариуцлагын хэсэг орж ирсэн гэснээр гэж ойлгож байна. Тэрс огт шинэ зүйлүүд байна. За би тэгээд энэ төр өсөр нэг юм зүйлүүд ярих юм байна. 5 болоод 5 6 одоо 15 дугаар бүлэг гэдэг. За энэ 5 дугаар бүлэг маань юм байна. Нийтийн хэмжээ аюулгүй байдлын эсрэг зөрчил гэдэг. Нийтийн хэмжээ аюулгүй байдлын эсрэг зөрчил гэсэн зөрчлүүд байна. За энэ зөрчил ялангуяа цагдаагийн одоо зөрчлийн шийдвэрлэх хуулиар цагдаагийн бодлого шалгах харьяаллын зөрчлүүд байгаа. Тэгээ баримт зөрчлүүд нь ингээд нэлээд байгаа учраас баримт шийдвэрлэх шүүх онцлог гэж байгаа. Тэгээ шүүхтэйг хамаатан байгаа гэж байна. Энэ зөрчлүүд байгаа. За нэгдүгээр нь олон нийтийн газар зөв усаар бие авч. За хуучийн зөв усаар бие авч тахах гэдэг зүйн маягаар байсан бол энийг нь сая 10 оны нэгдүгээр шийдсэн найруулгаар ийм томьёолоор дэсэн байна өөрчилж дэсэн байна. За нэгдүгээр энэ зөрчлийн нэгт нь олон нийтийн газар автозам, орон сууцны орчны газар боломж талбайд бие зассан за бус цэр тамхины шпок хийсэн гэж. Энэ одоо байдгийг зохицуулдаг байна. Та нар эрүүл мэндийн хууль байхаар тийм ээ. За тэр хааны ус цэр дээр яг тамхины шпок хийх үүнд хариуцлага хүлээдэг нэ 20 мянган торгоноор бичсэн байдаг. Тэгэхээр за энэ торгуулийн нэгжмээр 2000 төгрөгөөр 1000 төгрөг болсон болохоор язын бодлого 100000 төгрөгөөр торгуул хийж байгаа. За хууль болсон юм байна. Тэгэхээр энэ бас тэр эрдэнэт хууль интересээ үзэхээр ялгаатай ойлголттой байгаа талаа. Тэр нус гэдэг зүйл чинь яг гараад ирдэг цэрэг ихээр за эрүүл бишнээс л гардаг зүйл.
Үүнийгээ бас ингээ хамаагүй хаягаад байна. Энэ дөрвөн юм сая юм шиг тооцсон байна. За хоккей одоо ч гэсэн яаж байдаг тийм ээ. За энэ согтуурлуудаа хэрэгэлсэн газруудыг аялал согтууртай тэмцэх тухай хуулиар хоригдсан газруудыг нэг чагсаага заагаад өчсөн байдаг. Тэр газарт аригтус согтуурсан байна. За бид түгээмэл байж байгаа орцны гадаа оройгч цагаар бөөнөрөө сууж байгаа аригтус суугаад хүмүүсүүд зөрчил тухай заасан үйлдэлийг хийгээд байна. Согтуурлуудаа хэрэгэлсэн ойрсон газарт аригтус согтуурсан. За ажил үйлдвэрийн зайлшгүй шаардлагатай нөхцөл заншлал хэрэгж байгаа бусад тохиолдолд хоцорын газар биедээ хутга зүйл хүний бие гэмтвчүүд тусгайлаа. Тэр яг бэлтгэсэн зүйлсийн шалтгааныг авч явсан гэдэг. За энэ бол одоогийн тэр нөгөө 24-т үзэл заасан тийм ээ. Зүйл бодсоор авч явах гэдэг тэр зүйл байна. За энэ бидний сайн мэддэг зүйл байна. За энэ нөгөө 22 дугаар захиргааны хуулиар 22 дугаар үү шүү дээ. Удаадараа эргүүлжүүлэгдсэн тохиолдолд баримтын шийтгэл онцлог заасан байна тийм. Одоо ч тухайн жил 3 хүнээс дэш удаа эргүүлжүүлэх юм бол баримтчилдаг шүү дээ. Энэ асуудлыг хассан байна. Яагаад вэ гэхээр тэр удаадараа эргүүлжүүлэгдэхэд байгаа хүч нь өөрөө тэр айлтнаас хамааралтай болчихсон тооцоо өгөр байгаа. Тэгэхээр тэр үнийг баримтчилгаасаа илүү албатай игчлэхэд удаа юу үүтэй зөвөө гэж үзсэн. Энэ зөрчлийг хасаад за дараагийн нэг юм гуравны юм ороод ирсэн. Асуурсан бол гэдэг. Асуурсан. Энэ нөгөө нэг асуултын сэтгэлдлүүдийн бизнес бодис хэрэглээд асуурсан асуудал биш. За энэ юу вэ гэхээр нөгөө цав гэдэг юм уу газ хий үйлдэлтэй тийм асуураад байгаа энэ үйлдэлтэй өсөж тооцоод тэгээд сонгосаастаа оожсэн бол эхний удаад торгыг дахин удаан өргөж ирээд байгаа хүмүүс байрш шийдэх гэдэг уулгаа. Энэ бол нөгөө масуулахын хэрэглээд масуулж байгаа асуудал биш шүү. За дараагийн танхаалах гэдэг зөрчилөө харах гэдэг шүү. Тэгэхээр түрүү 5-1-д зүгсаа бие авч таслалтай танхаах зөрчил гэдэг энэ агуулгыг нэгтгэсэн байсан бол энэ хоёр маань яж хоёр ангид байх зүйл юм байна. Тэгээд 5-1 5-2 цаас бид даасан хоёр зөрчил болж байна. За олон нийтийн газар гэж байна. Олон нийтийн газар за хэрүүл байгаа үүсгэсэн бусдыг өдөө хатсан, бусдын амралттай байдлыг алдагдуулсан, за олон нийтийг үйлдвэрлэсэн, дараагийн бол үйлчлэгийн нэр журам зөрчил яг хорвох болон баримтлалт шийтгэл олох болохоор цонх санкцтай болж ирсэн. За тэгэхээр олон нийтийн газар гэдэг таахан байж байгаа айч байгаа тийм. Гэтэл нөгөө ер орондоо орон сууцнд акцент тавиад байгаа нөхцөл яаж юм бэ гэдэг асуулт. Тэгэхээр тэр орон сууцнд бусдын амттай байдлыг автогдуулаад байгаа бол энэний дараа 5-5 зааснаатай. Тэгээ орон сууцнд бусдын амттай байдлыг автогдуулсан гэдэг зөрчилөө хариуцлагатай шийдэх байна. Энэ зөвхөн олон нийтийн газрын асуудал. За дараагийн дугаарт би түрүү хэлжсэн одоогийн 99 буюу 11-ийн 6 маань өөрөө улсын байгууллагад халдах хөнгөн өхрөл өчрөх гэдэг агуулгаар байсан бол хөнгөн өхрөл өчрүүлж байгаа хэлбэр шийдэлтэй үйлдэлийг зөрчиж тухайд байх зөв юм байна гэж бодогдож үзсэн учраас за энэ 5-3 гэдэг 5-3 гэдэг зөрчил орсон байгаа. Энэ хүний биед халдах гэдэг. За энэ бол 93-оны хуулиар зодох гэдэг 100 заасан зөрчилтэй байсан. Гэмтэр байсан тийм. За хүний биед хохирол орчуулах дугаар халдах зодсон гэж бодсон. Энэ бол гэмтэр орчуулаагүй тийм ээ. За энийг торгохоор заасан 100 минут өгөө торгох. Хүний биед халдсан. Яа, за дараагийн дугаарт нөгөө гэрүүлэг чиглэлтэй төлөвлөлт авах зөрчил гэдэг. Энэ бол нөгөө байнг биш тийм ээ. Анхудаа 2 удаагийн үйлдэл гэж таагүй байна хэрэгтэй. За тэр гэрүүлэг чиглэлтэй төлөвлөлт хуулиар үлдээсэн гэрүүлэг чиглэлийн талаар мэдээлэл үүргээ биелүүлэх үүргийг торгохоор байгаа. Мэдүүлэх үүргээ биелүүлэх үүргийг торгохоор байгаа. За түр хамгаалалт байрны журам зөрчил илэрсэн үйлдэлд бас торох шийдэл олгуулах. Түр хамгаалалт байрны зориултыг өөрчилсөн. За хууль зааснаас өөр зориултаар ашиглах тохиолдол бас байдаг юм байна. Энэ тохиолдолд бас торох шийдэл олгуулах. За нөгөө
2015 батлагдсан хувилбар маань тэр чигээрээ яг 54 зөрчлийн 4 хэсэгт орсон. Гэр бүлийн хамгаалалт байцаатай хүнийг зогсон. За бүсэд зориулсан тодорхой үйлдэл хийхгүй байхыг нэж алдагдж байгаа, устай айлцыг хязгаарлаж байгаа, тэр хотын өмчлөлийн төлөвөө захин зарцуулах ашиглах хэрэгт халтж байгаа үйлдэлийг зөрчил гэж хэлж байна. Энэ үйлдэл байнга болох юм гэдэг юм байна. За дараагийн бидний түрүүний хэлжсэн дээр энэ өөрөө эзэмшлийн тийм ээ тэр байр орон сууцсандаа гэдэг юм уу тэр хүн амьдрал юу их юм тэр их асуудал болж бусад суугчдынхаа бас яг их бүгдийг үүсгэх заавартай дээр хатуулах байх хэрэгтэй тийм ээ. Энэ ч үүднээс бас энэ зөрчлийг оруулж ирсэн байнамаа тийм. Тэгээ ялангуяа энэ утгаар нэг объективлийн цаг болон газрын асуудлыг заагаад цаана эдгээр нэж зорилттой орон сууцтай байна. За хэзээ шөнийн цагаас орой өрөөс нойр цаг амттай хатуулах байхаа ингэж зааж өгсөн байна. Энэ зүг багс зөвхөн ажилласна тав хүн байна. Нөгөө чанга хурцтай тавиад байж байгаа маань саналтай татуулж байгаа юм биш тийм ээ. За гадны ус өмнөд хөлийг авчихсан бүтэл нөгөө буудалгын хатам шивгээ заагаад өчсөн юм байдаг юм байна. Тэрнээс илүү дугаар гэх юм бол таны онлайнтай байж гавтуулсан гэж үзнэ. Манай тэгээд яаж тэрийг ямар багчаа хийж тогтоох юмсан суул. За хууль бусарын цэцэг эзэмших гэдэг. Түрүү тав байгаа нөгөө хүүт зэвсгийн хууль бусаар авч явж байгаа үйлдэл зөрчилдөөр тооцсон байгаа юм. Гэтэл юу байна вэ гэхээр за галт зэвсэгтэй адилхан хэрэгсэл за тэр нөгөө максимж гэж байгаа. Цагны амны хууль дээр чинь максимж гэдэг тодорхойлох гэсэн байна шүү дээ. Тэр зүйлс за ер нь нөгөө амьсгал боогдол өс бодисыг гэдэг юм уу тэр хууль бусаар биедээ авч явж байгаа хатгалж байгаа. Энэ 5-6-аар хариуцлага гэдэг хэрэг гэж ойлгож авсан. За иргэний эсвэл харгал хамгаалалтын зорилттойгоос өөр төрлийн галт зэвсгийг өмчсөн эзэмсэн. Тэгээд энэ нөгөө байдлын галт зэвсгийг тэр иргэн өмчсөн болохоос байдаг шүү дээ. Энэ зөрчил байгаа тань. За галт зэвсэг эзэмшүүлэх гэрээ хууцаас хугацаанд бүртгүүлээгүй байж энэ үйлдэл зөрчил тооцсон байгаа. За нөгөө галт зэвсгийн тоолго болдог. Энэ тоолгоос хамрахгүй тохиолдол байгаа гэхдээ. За энэ үйлдэлийг одоо ч байгаа зөрчилтэй нэг оруулж ирсэн байна. За дараагийн нэг бот нь эрүүл мэндийн хаалга 243 процент үргэлжлэн тоглох гэдэг үйлдэл гэдэг тооцсон байна. Энэ үйлдэл маань эрүүл үйлдэлээс одоо хасагдаад зөрчил болж байна. За тэгээд нөгөө үргэлжлэн тоглох гэж ерөнхий хаалга болдог. Юу үргэлжлэн тоглох вэ гэж тоглосон зүйлийг дээд шүхэд 10-ны 10% тогтоод нийцүүлээд за олон нийтийн газар гэдгийг яг тогтоод өгсөн. За ашиг болох зорилгоо шоо гүйцэд бусад зүйл ашигладаг үр дүн нь өөрчлөлт тооцоох боломжгүй ад турш тоглодог мөрөдөд зохиол байгуулсан. Зөрчил гэж үзсэн. За тэгээ энэ дээр яг хорог шийдэлтэй байгаа байна. Уг нь бол яг бас хэцүүгийн шийдэл барьж шийдэх олдуулаа гэдэг нь хэрэгжижсэн. Уг нь сонгох сааттай шийдэх юм барьж шийдэлд орсон. Зүг байсан тийм биз? Ёдэр баахаас олон нийтээс хойш тэр нөгөө ашиг болох зорилгоор гэдэг дээшгүй байдаг гэж байна. Яг энийг тодорхой болтыг авах. Одоо гэртээ нэг тэгээд одоо тэр чинь юу болчихлоо. Гэхдээ тэгээд бас би ч нэг хэцүү шиг байхгүйсэн зүйлийг хийчихсэн. За харин яг бол юу яаж тэд толдоод байгаа зүйлүүд хариуцлах боломжтой болчихлоо шүү дээ. Харин тэр орон сууцны байр түрээстэй сурах боломж олж байгаа. Тэр зохиол болгож байгаа сууцууд нь байна. Шүү юу гэх. Одоо энэ яадаг. За энэ хоёр дээр тийм ээ. Үр дүн нь өөрчлөлт хөсөлөх боломжгүй ад туршлага гэдэг хуулиар өрсөн мөрөдөл төрлийн газрыг байгуулсан, ажилуулсан, зохион байгуулсан асуудал байна. Харин энэ зохион байгуулсан газар яг олон нийтээс газраас тусад газар тоглож байгаа үйлдэл нь хөшлийн хэмжээ тооцох болчихж байна. За энэ байна. За чигсаа цуглааны асуудал байна. За чигсаа цуглаан хэнийг ашиглах вэ? За төлөвшүүлбэр уулууд яах юм те? За тэр үсгэлэн залгахад яаж байна?
Хөдөлгөөс зориуд дэмжиж байгаа зохион байгуулсан бол яах юм. За төсөлтөөр тундаа хэрэгсэн эсвэл сэтгцийн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй үнийг тэр хууль бусдаа чигсаа зурдаахаа үйлдэж надтай оруулсан бол энэ зөвшөөрөл тооцсон байгаа. За энэ маань бас хүндрээ гэж байна. Цагтаа зурдааны зохион байгуулагч чинь оролцогч яг нь зохион байгуулагч оролцогч зэвсэг хорт үйлс эцэг хэлбэрх байц орчин тойрог хүний аймагаас эрүүл мэнд аюул учруулах болохоос аливаа зүйл амьтаа авч явсан гэж байна. Тэгэхээр бол энэ торох хол баримтчилсан бодлохаар гэж зааж өгсөн. За энэ бол бас шийдвэр биш. Одоогийн дээр жагсаалтын журмын тухай хууль дээр зөвшөөрлсөн юм тийм зөрчил байна. За тэгэхээр одоо гэмтгээс үрсэн сэргийлэх тухай хууль гэж цаахан хууль байдаг. Манайхад бусад улс орнд чинь хууль байх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ байна. Энэ хуулийг ямар үйлдэлийг зөрчүүлэх вэ? Энэ зөрчил болох юм яг тодорхой зааж өгөх болсон байна. За тэгээд энэ үсрэг хууль заажсан байсан дээр төрийн өмчгөөс бусад хэвлэл мэдээлэл хэрэгслээр яаралтай мэдээлэл нийлж нэвтрүүлсний төлбөрийг тухайн байгууллага төлөвлөсөн зүйлийг зөрчсөн бол хариуцлага гэдэг нэ. Чи тэр онцгой зааж заагдсан байсан. Энэ нь иргэний хэцүү байх учраас энэ байх шаардлагатай гэж үзсэн. За хэвлэл мэдээлэл хэрэгслээр хүчирхийлэл авах хэвлэл нь сандарсан гэмтэг үйлдэл өөгшөөс сурталчилсан гэмтэг үйлдэл аргыг дээр наривчлан авсан нэвтрүүлэг хийхийг боловно гэсэн өөрөөр засварлахын тухай зөрчиж байгаа зөрчил учраас энэ нэвтрүүл үргэлжлэх тухай зөрчил гэж устан заах шаардлагагүй маань гэсэн. Харин энэ юу вэ гэхээр та бүхэн маань одоо мэднэ гэдэг нэвтрүүл үргэлжлэх талаар ингээ камержуудаа таалан үүдээ бүхлөө гэдэг шаардлага өгүүлээд байдаг. Нөгөөдгийг төдийл авч хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж байгууллага иргэн байгаад байдаг шүү дээ. Энэ тохиолдолд энэ яаж вэ? Энэ үйлдэл тэр мэдгэл шаардлага заасан үйлдэлээ биелүүлэхгүй байгаа, хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага шийдэх онцлогоор гэж зааж өгсөн байна. Энэ цагч бодтоо өгж бодож байна. За энэ терроризмын төлөө холбоотой зүйл дижитал айгуу одоогийн асуудал та хайцуулаад байх чинь за нийт хаашаа байна. За дайчилтаа гэж үздэг. Авшиг аюул үзэгдэл, осол аюултай тэмцэгтэй улсын аюулгүй байдлыг хангалттай болоод хүн одоо тээврийн хэрэгсэл гэх холбооны хэрэгслийг дайчлах асуудал байдаг. Тэгээд дайчлахаас манайхаас хаалцуулаад асуудал байдаг юм байна. Тэгэхээр энэ үйлдэлийг зөрчлийг хэвээр гэж хэлсэн байгаа. За онц зарлаад карантин гэж бид тогтоочтой. Гэтэл нэг зөрчил өгдөг байгаа. За энэ бол бас хэвээр яваа гэж та ойлгож байна. За ингээд 6 маань сая бол ингээд бүлэг 5 дахь бүлэг байна гэдэг уусчихэд 6 маань нийтийн ёс тухайн эрүүл мэнд эрүүл ахуйн журмын эсрэг зөрчилгээд байгаа. Тэгэхээр энэ хав хаяг зориултын цэг гэж байдаг. Энэ цэгээс бусад газар дээр хог хийж байгаа. Үйлдэлийг одоо ч гэсэн байдаг. Хааны тухайн хууль бол хог эдлийн тухайн хуулиар яж зориултын бус газар хог хийж болохгүй. Энэ цэгээс бусад хогийн цэг бизнес болж болохгүй тийм ээ. Энэ задлаа шатаалт хог гэдэг байж байгаа шүү дээ. Энэ зохицуултыг хэвээр нь хийж 6-гийн 1 гэдэг байгаа зөрчил оруулж ирсэн байна шүү. За 6-гийн 1-ийн 2 болохоор тэр биелдээ сая энэ задлаа хогч тасуу зөрчил тооцоо шийдэл болгох заасан байна. Хогхоор байна. За энэ бол арай нэг юу болоо юм шиг байна тийм ээ. Хог эдгээр тэр нэг төлөвлөсөн цэг байгуулж чадна шүү дээ. Тэр үйлдэлийг өгүүлбэр. Гуамд төлөвлөсөн тэр суурьшлийн бүс, заана онцны их үүсвэрийн хамгаалтын бүс хогийн цэг бий болж байгаа. Төлөвлөсөн цэг бий байна. За энэ хамгаалалтын хэмжээ нэлээд өндөр байгаа. Тэгээд тэр нэг юуг нь арилгуулах гэж байгаа. Очоос хор шиг тэр юм уу арилгуулах. За одоо нэг тийм байдаг нөгөө хог эдгээр тухайн хуулиар нэг миллиметр цагаас үүсэлтэй. 10,000 үнэтэй 25 миллиметр болон түүнээс бага хугацаатай нэмгээ хайцсан бол хэрэгсэн юм байдаг. Тэгэхээр энийг хэмжихтэй юу гэдэг байхгүй байна шүү дээ. Ямрыг нь одоо хийсэн юм ингээд. Тийм учраас энийг арай өөр байдлаар
хууль дүрм журм стартааны уудны хэмжээтэй заагаад гэж байна. За тэр нийцээгүй самбагдаа бодлыг үйлдвэрлэсэн. За тэр энийг хийж байгаа удаа үйлчлэгийг хэрэгжиж байгаа үйлчлэгээд байна. Тэгэхээр бид энэ хогийн хуулинд өөрчлөлт оруулаад бас нэг миллиметрийн амьдрал хийж хийж болох юм байна. За ингээд хогийн ангилалтай холбоотой энэ зүйлүүд ингээд байна. За нөгөө үнэний ус за тэр хаагүй ариун дотор хэвчтэй холбоотой зөрчлүүдүүд ингээд хэвээрээ байна. Энийг тав яг маргааш ярьдаг. Маргааш. Энэ одоо улсын байцаагчнууд байгаа гэж байна. За нөгөө нэг айхтар юу ч тамхины хэлцэл хууль гэж үүдэг. Үүгээр чинь утаа тамхи гэдэг байна шүү дээ. Утаа тогтсон нөгөө нэг хаваа нэрнээс ярьсан юм. За энэ тамхи татах тамхитаасаа гадна тамхи боломжийг олгосон гэдэг. Манайхан ч одоо бие өөрөө ороод цонхоо ногоож байгаа тамхи байгаа. Тэгэхээр гацсан тэр төхрөөс гадна фондод бас одоо үүний эзэн бий болсон чинь. Шийдвэрлэхээр юм байна шүү. Энэ юу шийдвэрлэхэд нөгөө тамхины ялцад хуулинд дээр гацсан боломжийг олгосон хоёулангийн шийдвэрлэл заасан байна. 50%. За энэ байна. За энэ арх зөвтөрөлтөд тэмцэхгүй хуулийн онцлог зүйлүүдээс орж ирсэн байна. За тухайн бол төрийн өвчин оролцоотой аж ахуй нэгж улсын эсвэл орон нутгийн төсвөөс санхүүждэг аж ахуй байгууллагын хөрөнгөөс дутуурлаханд олдож авч чадахгүй гэдэг зөрчил байгаа. За энэ зөрчил шийдвэр олгохаар ингээд заасан байгаа. Бас сайн мэддэггүй зөрчил байдгийг байлээ. За энийг нь зөвхөн тав хийдэг юм. За энэ жирэмслэлийг эмнэлгийн аргаар гасан зогсоод журмыг зөрчсөн гэж зөрчил байна. Энэ өөрөө тэр нөгөө яж нь түрүүний бид бүхний энэ үдээс өмнө ярьдаг гимтэргээс юугаар байна. Хөөсөр өгүүлэх гэж гимтэргээс шүү дээ. Яг хоров шиг байна. Тэр бол эрүүл мэндийн хохирол тэгээ амьс нохчод байсан шүү дээ. Энэ бол жирэмслэлийг тэр эмнэлгийн аргаар гасан зогсоож журмыг зөрчсөн. Тэр нөгөө өнөөж байгаа хор эрүүл мэндийн хор шиг бичраг гэсэн. Журм зөрчил энэ зөрчил болж байгаа шүү. За энэ бас тусгай зөвшөөрөлгүй хүн яг эмчтэй хуулиусаар өгүүлсэн. Бас сайн хоров шигаараа тэр гэмтэр зөрчил байна гэдэг юм шүү. За энэ нэг тань зөрчил байж магадгүй таараа. За энэ үчид 6-гийн 21 гэж зөрчил байна. За одоогийн 111 зүйлээс үтгэх гэмтрэг байна. 6-гийн 21 гэж зөрчил болжээ. За агуулга бол яг өөрчлөгдөөгүй. За 2015 онд батлагдсан эргүүлэн шинжилсэн найруулга за зөвшөөрөлгүй гэрэл зураг дууны за дууд үсний бичлэг хийх гэдэг үйлдэлийг гэмтрэх тооцсон байсан. Сая нэмэлт өөрчлөлтөөр энэ бол гэмтрийн хэмжээнд байх шаардлагатай байна. Энэ зөрчил хууль зөрчлийн хэмжээнд авах шийдвэр олгох зүгээр гэсэн. Хууль тогтоогч за шийдвэрээр 6-гийн 2 гэж зөрчил болсон. Энэ 15 он тогтсон эрүүгээ уйлаад шинээр энэ үйлдэлийг хийх тогтсон байна шүү. Сая 17 он шаардлагатай болсон зөрчил рүү орж ирж байна. За энэ нэг юм зөрчил байна. За энэ үчи. За энэ юу вэ? Одоо нэг ойлгохоо хуулиар чинь нэглэх шүү дээ. Ойлгоос мод
нийтлээ ойд авах байдаг ашигласан ард үсний гэрчлэгээр гойлон шуурга гүнз зүсмэл материал бүтээг тээвэрсэн худал судалгаа авсан эрхээ бичих заасан нөхцөл бодлыг зөрчил үйл ажиллагаа явуулсан гэдэг их том үйлдэлийг зөрчилгээд холбоотой байдаг тийм шүү дээ. Тэгэхээр ойд хувьд томжор чинь хэрэг шийдэх чадвар шалтгааны үгээр ойд хувьд зөрчлийн хэмжээнд тэр гэмтэргийн шинжиж бичсэн байдаг учраас ажиж байна. Шийдэх төрийн зүйлүүд байсан шүү дээ. Тэгэхээр сая шийдсэн найруулгаар юу болсон бэ гэхээр 24-6 гэдэг байна. Бүрэл орчны эсрэг гэмтэрэг гэдэг. Энэ гэмтэрэгт 24-6-д юу гэсэн гэхээр хуулиасаар мод бэлтгэж байгаа үйлдэлийг нөгөө төлөвшөл бид гоож гэж яриад байна. Энэ зөвшөөрлөөр мод бэлтгэж байгаа үйлдэлийг гэмтэх болсон. Энэ дээр ямар нэгэн байдлаар байгаль орчны үйлдэл хийгээд такс мод тэдний үг ачтаа тэдээс дээш болчих эрүүгээр үүснэ. Тэдээс бас зөрчилдөх маа гэсэн юм байна. Мод түүнийг бэлтгэсэн. Тэгээд та зөвшөөрөл авах бол гэмтэх болсон. Тэгэхээр энэ мод гэж бичих шаардлага одоо гэж байхгүй дээ. Зөвхөн нөгөө ойд авах байлгийг зөвшөөрлгүйгээр тэр бэлтгэж байгаа үйлдэл зөрчилдөг тухай зөрчил гэж үлдээд одоогийн ойд хуулийн зөрчилдөөг хоёрын зүйл заасан тэр ойд бэлтгэж байгаа төшгөөг үлдээд байгаа тэр зүйл маань өөрөө гэмтэр болж байгаа. Тэгэхээр энэ ойд хуулийн энэ авах хэсэг нь байна. Энэ одоос нэгээс зөрчилдөх байна тийм чугуул байна. За эндээс хэлээд яри биднээс хамааралтай бидний үйл ажиллагаатай шууд хамааралтай байна. Энийг заавал ярих зүйл багтаж явуулаа. За эрүүл мэндийн байгууллага хуулийг бол байгууллага туслалцаа явах үзүүлэхгүй байна. Нэг зөрчил багтсан байна. За үзэх шалтгаангүй байна гэж тийм биз? Үзэх шалтгаангүй. За гэвтэр үйлдвэрлэлээ осол галан дүмэр гарсан байгалийн амжилттай нь явах. Эдгээр бусад аюул тохиолдсон эдийн процедургүй байдаг. Тэр үүссэн газарт яагаад очих шаардлага байна шүү дээ. Ерөнхий мэндийн байгууллага хөөсөх бол байлаад байгаа. Гэтэл бүтгэл шалтгаангүй энэ ажил. Очих цаад исэн байгаа даа. За хэрэгтэй тэр бүрдүүлгөө гэдэг юм аймагаас ерөнхий мэндийн ноттой болох гэмтэлтэй үнийг эндэрт яалтаа бүртгэж тийм ээ. За гэмтэлгээд цагдаагийн байгууллагатай ажил нь. За оюутлын өмнөх асуудал байгаа даа. Гэмтэрсэн чиглэлийг бүрдүүлгөө баримтлалаа. За гэмтэр зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг дамжуулах тээврийн хэрэгсэл. Холбооны хэрэгсэл. За мэдээллийн хэрэгсэл ээж нь төрөг авах багч, эрүүл мэндийн алба багч, хөөс ахуулагч ашиглах хасад байж шийдвэр байгаа зүйлийг зөрчил гэж үзээд ингээд авах байна. За энэ нь яг одоо бас байсан зүйл дээ. 25 шидрэг санаа авсан хууль дээ. 32 шидрэг, 30 шидрэг төшлөө зүйл байдаг зүйлийг агуулгын ойлгомжтой болсон ингээд онцгой. За энэ бол зөв баг гэж бодож тийм. За төрийн албан тушаалтын шийдвэрийг үйл биелүүлэх үйл ажиллагаанд саадчилж байгаа үйлдэл таавал яхан том болж байгаа тийм ээ. За үүнийг энийг бас ангилсан байна. Нэгдүгээр төрийн албан багчид ерөнхий утгаар, хоёрдугаар хөөс их болох чиглэлийг хөгжүүлж байгаа төрийн албан багчид тусгай бүтээгдэхүүн мөн байна шүү дээ. Тиймээс тусгай багч байна. Үүнийг яламжтай байлаа. Төрийн албан багч жишээ нь газрын байцааш тийм үү, байгаль орчны байцааш гэж болно шүү дээ. Хуулиас нь шаардлагатай байж дээ. Тэгэхдээ үүнээр хамтдаа хуулиас нь шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцээд байдаг, биелүүлэхгүй байхыг тусдах уриалаа гэдэг юм уу те. Өдөөд өгөх байгаа байж байгаа юм. Тэгэхээр энэ үйлдэлийг бас зөрчилд орсон байгаа. За энэ ингээд дараагийн шийдвэр болж байна. Би сая хэллээ. Хөөс их болох чиглэлийг хөгжүүлж байгаа төрийн албан багч тавьсан хуулийн шаардлагыг эсэргүүцсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан өдөөд өгч байгаа юм асуудалтай. За ингээд хөөс их болох чиглэл гэдгийг тодорхойлж байна. Тэгэхээр цагдаа тагнуу шүүгийн шийдвэр гүйцэтгэх төрийн засгийн хамгаалалт гэх юм те энэ юм байлаа. Тэгээд өөрөөр цаалах гэж байна шүү. За шүүгийнхаа бүтгэж шалтгаангүйгээр ажиллана. Иргэдэд оролцох зайлс хийж байгаа шүүгээс ажиллагаа саадчилж байгаа бол одоо ч гэсэн байдаг те шүүгч агуулж
гэдэг байдаг. Энэ маань хэвээрээ за нөгөө юу төлөвлөгчөөр оролцоход байгаа иргэд чинь ажлуудч мөн чөлөө олохгүй асуудал байгаа. Энэ бас шинжлэх онцлог хараа байдаг. Хэвээрээ за гэдэг таатай. За шүүгч хараад нөлөөж байгаа. Хэрэг маргаан хань шийдвэрлэх нээж нь аливаа хэлбэрээр нөлөөлөд байдаг, оромжлоод байдаг, зүгдүүлээд байдаг гэх юм уу. Халтхыг яг хацж байгаа асуудал юм шүү дээ. Халтхыг гэж юм. Тэгээ оролцож байгаа асуудал байна. За энэ тохиолдолд энэ үйлдэлийг бас шийдэх онцлог гаргаж тогтсон шүү. Энэ ч одоо байсан зүйл дээ. Шүүгч ирсэн байдлын тохиол за дахин аяс байсныг игтгэхэд агуулгыг өчтөд хууль 12 Хочется. За, доктор бүрийнхээ хэрэгжүүлэхэд сайдчилуулах байна. За, шууд доктор дуудснаар одоо бүрцгийхээс зориуд зайс хийсэн. Хэрхэн чиглэлээс сайдчилж өчтөд байна. За, энэ нөгөө цагтаагаа нугаарсан байгаа. Цагтаагаа дуудсан байх. Тэгвэл асуудал тийм ч нөхцөлөг байна. За дараагийн за форумч дуудлагын асуудал зүгдэх байдаг тийм ээ. За та бүхэн одоо тусгай дугаар өгсөн үеийн тоглолтууд хийдэг шүү дээ. За энэ холбоотой хүмүүс зарим бас хэсэг өөрчлөлт байж байгаа юм шиг байна. Тэг ч одоо хэдэн ч удаа дуудлага хийдэг юм байна. Би ч гэсэн цагтаа дугаар хийх асуудал. Плеер гэдэг цаг зүгдэх байдаг. Дугаар ячаад ихсгээд удаа юм. Плеерээс болчихдог. За тэр чинь тэгээд хин хизээж жижигхахгүй яг уу мэдэн тэгээд юу аа яаж хийж хизээд хийж пивиг ерөөс хараад энэ зүйлүүд бас байж таа. Тэгэхээр энэ гимтрэг зөрчил за одоо хүний бие муудад ихтэй яаралтай нэгээд одоо яж удаа бүрс судлаадуудад амшиг аюул төсөл техник автотой алт хүмүүний талаар ихгүй байгуулдаг. Форум шиг дуудлага мэдээлэл гэсэн юм байна. Зөрчлийг оруулж ирсэн шүү. За одоо дараагийн нь байдаг таах бэстер нэг хэсэг яваад байсан тийм. Түргний тэр оролцоод байдаг. Утаас нэг бүрстэй нөхөр ээж чи ухраа гэж зөвсөд байдаг. Энэ одоо ёс төвчнөд бараад орсон гэдэг бичлэг байсан шүү дээ. Тэгэхээр энэ нөхөртэй харилцаж тоглосон бол зайшгүй бичлэг бат. Бичих шаардлагатай болсон. За тэрний үчигээр гэмтэгтэй тэмцэх нийтийн айл байдлыг хангах, амшигаас сэргийлэх, аврон сэрээр бас үйл ажиллагаа, за ерөнхий төрийн тусламж дуудлагаар явж байгаа телевизлээ хөрвүүлээд савчуулж байгаа. Савчуулж байгаа. Эсвэл санаатаагаар эсэргүүцэж байгаа. Зам дээр гарцыг нь хааж байгаа юм гэж зөрчил гэж үзээд за том шийдвэр өгөх байгаа. За энэ зүг багтан за дараагийн дугаарт нь за та нарыг хараад байна 15-ын 15-ын 10-ыг хатаа нэг үү. Бид одоо нөгөө хэвтэр хамаарч 20 хамаарчтай л уусна. Хэвтрийн үйл мэдээлэл байгаа хэвтрийн нуу татлаад хоёр маань зөрчил болсон. 15-ыг 10-ын 15-ын 11 гэсэн хэвтрийг нуу татлаад хэвтрийн үйл мэдээлж байгаа юм. Зөрчил. Ойлгостой шүү. За энэ хэнийг таарах вэ хичээлээ. Улсын цол одон медалаар шагнуулаагүй итгэж цолны тэмдэг одон медалыг зүгэл явуулах тохиолдол гацаа үүсэж байдаг шүү дээ. Энэ үйл маань зөрчил юм байна шүү. Зөрчил. За мэдээ зүгөө явуулах. За тэгээ түрээ хаан багч сүйд цол таны хэлтгийг хэрэглэхгүй гэдэг тэгсэн үйл бол зөрчил. Энэ одоо зөрчил болж байгаа шүү. Зөрчил байсан тийм. Энэ зөрчлийг хэвээр ингээд тэр мэдээлэл үзсэг нь хурааж авсан юм шүү дээ. За энэ яасан. Нэг зүйл. Энэ саяын одоо зөрчлүүд дээр ямар ч хөрөг боломж надад торгуулийн санацтай байна. Тэгээ хэрвээ нөгөө зөрчил гаргач маань
торгуулийн мөнгөгүй байгаа. Шаардлагатай үзчихгээд одоо ингээд торгуулийн мөнгө байхгүй гэдэг суугаад байна. Өөр бид нар баримтлах боломж үү. Тэгэхээр энэ дээр бас ямар хангамж байна шүү дээ. Торгуулаад авсан. Тэрнээс юу харин торох ядаа төлөхгүй байгаа барьж шийтгэлээс бодъё гэхэд зөвхөн торох болон барьж шийтгэл оногдуулахаар сонх санкцтай зөрчилдөд барьж шийтгэлээс бодож чинь. Тэр торгуулаад төрж чадахгүй төлөхгүй байх юм шиг. Тэгээд зүгээр явуулж. Тэгээд одоо тэгээд шүүхтээ өгөөл тэгээд асуураа. Торгуулаад төлөхгүй байгаа гэдэг. Тэгэхээр барьж шийтгэл оногдуулах сольж оногдуулах ганцхан тохиол гэж дөрөв бэлжсэн бол торгууд барьж шийтгэлийг сонх санкцтаар оногдуулахаар заасан зүйл. Сольхоор устдаар одоо чинь миний энэ сая хэлдэг бүр одоо мэдээж шагналыг үгүй явж шин. Торгуул төлсөн чи баахгүй байгаа хамт байж. Торгуулаад тэрнээс авчиад яг барьж. Тэр дийлэх яг бохгүй амьдралын боломж доо гэдэг архиологийн төлөвтэй хэрэгцсэн л да. Үгээр чүсээ яваа. Нэг хоёрын 30 метр бороо яваа. Хатын ямар шоолж байгаа. За баярлалаа. Бас нэг тань ерөнхий ангилаар сүлжээс мөн яриа байсан. Сая энэ нэг юм дээр барь шийтгэл оногдуулах гэсэн чинь барь шийтгэл оногдуулахгүй хүмүүс эднийг хязгаарлаж оруулах хэрэгтэй байна. Тэр тохиолдолд торг шийтгэлээр сольж эсрэгээр нь сольж торг шийтгэл олох гэдэг байна. Энэ 12 орны төлөвлөсөн. Дөрөв өдрөөр дөрөв сонтой төвийг хийх гэдэг нь шүү дээ. Хэрэглэсэн бол орон хэмжээд авах болно шүү дээ. 10 гэдэг нь 15-21 дээр. Энэ дээр одоо нөгөө орон сайдын үгсч одоо цагийн дөв бүсшээ гэж дөв бүс хэрэглээд байгаа шүү дээ. Янз бүрийн өдөр бүрүүдээр тэгэхээр энэ хүмүүс дээр одоо 10 хэмжээд авах хэрэгтэй. Энэ яг юу дээр гэхдээ энэ юу бол юунд ашиглаж байгаа гэдгээс ч тийм. Тэрнээс тэр доош бид нар болгоны наасан бид нар болдог гэсэн. Тэр дээр ингэж байгаа тэгээд тэр мэдлэг торгуулж юм бол ашиглаж байна. Тэр энэ маань тэгээд зөвлөөр бол энэ тэгээд чинь маа замын цагтайгаа зохицуулах шийдвэр болцсон хүмүүстэй машин зогсоогоод байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үедээ яг энэ шийдвэр авах юм байна. За тэгээд тэр өөр хүмүүс яг гэдэг шийдвэр төлөвлөлөө хүмүүстэй ажиллах байна. Hello. Нэг юм асуу. Энэ 13 идгээд үү. Окей, зөвчм. Таби яриа. Иначе өөрөө энэ нөгөө бичлэг хийж байгаа үйл зөрчил хийцэн байгаа утсан дээр байгаа зөрчил юугаа яг бичлэгээ гэдэг юм уу тэр зураг хөргөө тарааж байгаа үйл гэдэг юм байна шүү. Тэр байгаа. Дамжуулсан тараас үү. Тэ наач гэмтэрэг таны дээр 13 хэд. Харин тэрийг хийж байгаа тийм хийж байгаа үйл зөрчил хийж байгаа. Тэр зургийн нэг тэр хогын тэр хог гэдэг юу ойлгох бол нэг чиглэлийн цаасрын юм бол одоо шуудаа хог байж энэ нөгөө баярлалаа. Ерөнхий ангилалд байгаа тийм энэ үйлдлийн хэмжээг яг тэгээ одоо тайлбарлахдаа тэр цаханы хэмжээ бод заадаг гэрэг өнөцөд даацдаг гэж байна. Хавийн хэлбэр бод дээр чинь хавийн хэлбэр болсон. Энэ заавал хэмжээд амжиж их өөр хэмжээтэй байна гэсэн юм байна. Одоо чихрийн зас чинь дээр байж. Тагны хайцаар ажиллаж гэсэн үг үү?
энэ чинь зөрчлөө. Одоо зөрчил байгаа. Тэгээд хэрэгжүүлэхгүй хариуцлага онцлохгүй яваад байгаа зөрчил байгаа. Цааш ч гэсэн ингэ зөрчлөө байх юм. Хавь дээр нэг усаа гэрээ сөрсөн сэргийлэх тухай хууль зөрчих гэдэг. Энэ нэг төрийн албаагчийг тороохгүй нөгөө тухайн асуудлыг сахиа хариуцлага тооцохоор ерөнхий анги дээр яригдаад байсан. Тэгж ойлгож болох уу? Хавь энэ л Хавь дээр энэтэй холбогдуулж нэг асуудал гарсан юм шиг. Өөрөөр хэлбэл мэдээлэл шаардлагыг төрийн байгууллагууд өгөөд нөгөө төрийн байгууллагын одоо хариуцсан дарга нь мэдээлэл хариу өгөхгүй тохиолдол энэ хуулиар хэмж аваад торгож таараад байна л да. Нөгөө ерөнхий ангийн тэр юугаараа болохоор сахиа хариуцлага хийх юм шиг. Энэ мэдээлэл шаардлагуудыг өргөмжлөх нь бас төрийн байгууллагууд нэлээд төлөвлөлөө. Тэгэхээр одоо хариуг боломжтой ёс зүйн хариуцлага тооцоол асуудал гэх юм уу? Эсвэл одоо хууль зүйн даваа асуудал гэх юм. За энэ юу аахгүй төрийн байгууллага шалтгаан хамаахгүй байдлаар тэр ерөнхий ангийнхаа процессор явах гэж ойлгож байна. Тэр нь мэдээж тэр шаардлагыг биелүүлэхгүй байгаа ажлаа их болгоно шүү дээ. Тэрнийг төлөө шийдвэр гаргахгүйгээр түрээд хууль заасан дээр өөрсдөө тэгээд тэгж ойлгож байна. Тэгээд энэ бас ганцхан энэ биш ерөнхийдөө нэг төрийн байгууллага авах шалтгаан байж олцгүй хэдэн төслөс байгаа гэсэн тийм. За эндээс нэг асуулт байна. Энэ зүйл болгон дээр бол ярих боломж нэгт байхгүй учраас ерөнхий нэг бас нэг зүйл асууя. Зөрчлийн бүрэлдэхүүн гэж байхгүй тийм ээ. Зөрчлийн шинж гэж ярина. За тэгэхээр энэ субъектийн насанд хүрсэн тухайн үйлдэлийг хийсэн байхад хариуцлага хүлээн гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо шинж байна. Зөрчлийн шинж байна. Энэ дээр зөвхөн дэм бүргийн асуудал ярихдаггүй байна. Тэгээд зөрчил нөгөө үлээх насны асуудал дээр тусцсан байна тийм. Хавийн нэг дээр одоо шинэ олон нийтийн газар амтцаа морон цуцны орчин одоо шинэ бие зассан, нус царай хайсан гэсэн юм үйлдэл байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээр одоо сэдэлтийн асуудал яригдах уу? Гэмбуруу субъектив ерөөсөө субъектив яригдах гэсэн тийм ээ. За ойлгомжтой. Сая энэ шийдэж бас болсон. Шийдвэрийн үед дахиад нэг нэмээд хэлж байна. Энэ зөрчил бол дэм буруу гэдэг юм уу тэр ажил муутай буруугуудээс санаа зовлоо ерөөсөө. Харин энэ нөгөө гэмтргийн нөгөө эрүүгийн хуулиас ороод ирсэн нэг үнэндээ шүү дээ. Бие махбод хавтаад байгаа. За тэр нөгөө хараад байгаа ч юм уу. Сүхтэйтэй зайшгүй бас зөрчлүүд ийшээ ороод ирсэн. Уг нь 15 оны хуулиар зөрчил гэмтрийн хоёрын хоёулангийн ажил ятгчихсан байсан. Одоо тэндээс нь нэг оруулаад юм хөлний хэмжээгээр ингээд ороод ирчихсэн учраас тэднэр дээр зөрчил яа. Тэгээд нөгөө зөрчил ажлууд хуулиар процессын хууль нь маргааш ярих болсон байна. Тэр үндэ шалах процессын ажил нь хоёр ондоо байхаар зөвхөн орж иж байгаа юм байна. Тэгэхээр тэр гэмтэргийн шинжилгээ одоо жижиг гэмтэр гэх юм үү те. Тэр зөрчлүүд нь шалгадаг процесс нь арай өөр. Тэрэн дээр одоо шийдвэрийн асуудал дээр гэм буруу сэтгэлзүйн яригдсан. Бусад одоо энэ дүрм журм зөрчиж байгаа. Удаа гэрлээ гарцтай яагаад яж чинь гэсэн бай та буруудаа гарсан буруугүй гарсан уу гэх юм уус яа. Тодорхойлох шаардлага. Гэр зөрчсөн үйлдэл сэтгэл шинжил хангалттай шийдэл. Тавыг одоо би асуусан. Мөрөдө тоолоо. Тэгэхээр мөрөдө тоолоо зохион байгуулалтын ихтэй хариуцлага бүтээх тоглосон ихтэйд нь хариуцлага төлөх хариуцлага бүтээх үүрэг. Тэр нөхөр олон нийтийн газар тоглох юм хариуцлага үлээ. Олон нийтэд бусад газар тоглох юм бол хариуцлага үлээхгүй.
Тэр олон нийтийн газраас ер нь яг зохион байгуулж байгаа нөхөр амьд үүтэй зохион байгуулж байгаа ганц нь ороод ий чинь олон нийтэд бус газар тоглож байгаа шийтгэл авах гэхгүй юм тэр гэж юу яарэ Тэгээ одоо ингэж хараад байна. Тэгэхээр наач хэд нөхдөд мөнгөтэй хүмүүс тоглож байгаа шүү дээ. Ирлээ тоглолтын мөнгө өгч өргөлтөд тоглоод бид нэг хэлэх юм бол очоод. За 5-5 дээр ингэж дарсан байна л да. Шөнийн цагаар орон сууцсан одоо оройч хэсгэж бүртээ амтан дээр байлаа гэсэн. Тэгэхээр энийг одоо бид нар тайлбарч өгдөө нөгөө одоо хууль эрх хүмүүс одоо хаагтад орон сууцсан гэр оролт болоод энэ одоо төсөл биш юм а гэдэг ойлголт юу гэж байна. Тэгээд нийт зөвлөлтөд орон сууцлах гэж байна. Тэрнээс энэ нөгөө гэр оролт төсөлгийн байшин хамаахгүй. Тэгэхээр одоо тусдан дээр ч юм уу одоо гэр оролт ч юм уу хүн орилох юм бол тэрийг бол одоо зөрчил гэж үздэг байна. Манайхан ч заагт дээр очичоод юу гэдэг шүү дээ. Хэсэг үлгэр ангид очиж шүжээ орчдөг шүү дээ. Тэр нөхдөд одоо бодож байна. Би өөрөөр бод гэрлээ оруулж байна. Заагт дээр ганц төрч дай авч явж шүү дээ. За 5-7 хөрөд төлөв. Энд дээр энэ ресторан кафенууд фокус хийж байна. Тэр яг мөн үү. За мөн өөр одоо газар орох айгуул болсон. Мөн гэр орлоо болсон. Гэр орлоо болоо. Офиг. Шүүрийг. За, яасан юм бэ? Юу гэж Яг одоо сайн мэдгүй хэцүүхэн шиг нэлээд өөрчлөгдсөн. Ер нь бол өргөн байшинтай бол 34 зөрчил гэмт хэрэг орондоо давтцсан салсан гэсэн тооцоо байсан. Тэгээ тэр бол сая хэцүүхэн шиг нэлээд өөрчлөгдсөн. Энэ багш нар бас ярьсан баг нөгөө гэмтэрэгнэрээ баг хэмжээ гэж тавьжаад эндээсээ хэлээд эргүүд аваад шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой дахиад бас судалгаа нь өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр хуулийг гүйцээж гаргаж иж тийм судалгаа хийж байна. Энэ мөрөдөд тогтоомн дээр бол биднэрт нэг асуудал аваад энэ зөрчлийн тухай хууль чинь Монгол Улсын 44 дээр хууль дээр хин нэгэнд өөрөг болчихсон, хин нэгэнд хариулчихсан ийм үйлдэлүүдийг бид нэр зөрчил тавьсан байна. Яг манай улс бол мөрөдөд тогтоомыг хариулчихсан уу гэж маш хүндрэлтэй. Өөрөөр хэлэх юм бол казино байгуулалтыг хариулчихсан хуультай. Гэхдээ тэр нь казино гэж юу хэлэх юм, мөрөдөд тогтоом гэж юу хэлэх юм, яг юу хариулах юм гэдэг нь ерөөсөө тодорхой биш. Тэгэхээр энэтэй холбоотой нөгөө казиногоо хариулчих юм бол заахын казиног нь бид нэр байгуулах юм бол зөрчиж байх юм уу, гэмтрэг байх юм уу гэж тавьчих болж байна. Мөрөдөд тоглоом гэвэл юу болох юм? Гэртээ найзуудад цуглуулаад тоглож байгаа нөгөө муушиг ушгин гэж яриад байгаа тэр чинь мөрөдөд тоглоом юм гэдэг ийм асуудлууд үүсэж байгаа учраас энийг бас шууд гэмтрэг авах зөрчил авах гэдэг маш хүндрэлтэй болсон. Тэгэхээр бид нар одоо бидний эцэг зөрчил дээрээ шийдсэн. Хэрвээ салбарынхаа хуулийг гаргаад ийм үйлдэлүүдийг мөрөдөд тоглоом ийм юм казино байх юм. Энэ нь боссод тоглоом ингээд бүгдийг гаргаж ирчээд энийг хоригдно гэх юм бол бид нар эрүүл зөрчилтэй илүү тодорхой бас ялгаж болох боломжтой. Яг асуудал байна. Энэ 5-8 гэрчлээс ирсэн юмнууд хаана хангалттай дээр мөн амтны авчих юм бол энэ юу гэрчлээ бол нөгөө чи энэ шийдэж шийдсэн. Ахаа хангалттай авчих. Муу юм уу хангалттай авчих гэж бодлоо. Нөгөө энэ засаг хугацаанаас гадна томоохон тогтоог шүү дээ. Эдгээрээ тэр ахаа их юмудаа дагуулдаг. Энэ тохиолдолд нөгөө тохиолдол муу цаамууд хийх юм. Эдгээрээ яг хамаагүй зүйл зүйл байна. Эдгээр юу асуух
маркетер боломжтой асуудал хийж байна. Энэ өөрөө нөгөө чагсаалт судлаан их журмын тухай хуулиараа чагсаалт судлаан гэдэг нь тооцоо учраас тэрэг л үед энэ асуудал аваад байна. Тэр нөгөө олон нийтийн арга хэмжээтэй тэр тоглолт үзүүлэлтийн асуудал хамаахгүй асуудал ч шийдэгдэх. Надад арай хүний нохог урааж авахгүй. Хаваа би хийж авахгүй. Ороод авахтаа нөгөө юу вэ гэсэн наас би би хамгаалтаа авч. Үнээр хамгаалтаа аваа явж байгаа бол бас болох юм даа. Өшөө жинтэр мөрийг хийж шүү дээ. Ачаавч мохоо аргатай суулгасан мэт шүү дээ. Хамгаалтаа шүүшнэ. Тэгээ хоёрдугаар асуудал юм байна. 15-9 өөрчлөлтөд хоцсон үеийг одоо өөрчлөлтөд хоцсон хүүхдүүд өгөхгүй. Тэгээд нөгөө анхтаваач өөрчлөлт байгааг хаагаад өгсөн. Одоо тодорхой нөгөө хүүхдээ яг үгүй. Манай хүүхдээ нөгөө хүн чанартай өдөр сортуудаа ч юм уу сагдатамыг активистнаа толгоцсноо ихтэй боолгоо гэдэг энэ асуудал байдаг. Тийм учраас энэ хүүхдийн нэг тодорхой нэг юм байна. Энэ асуудлыг шийдэх хүндлээ байна. Наачод ямар боломжгүй юм. Тэр хүүхд чинь 10-аас дөрөвд бол тэгээд эцэг их юу байх вэ? Бас нэг юм яваад Энэ бол яг гоё яригдсан юм аа. Тэгээд яригдчихлаа. Эцэгт нь хариуцлах хүлээлгэхгүй зарим төслүүдээр эцэгт нь хариуцлах хүлээлгээр явж байсан. Гэтэ яг бид нөгөө үндсэн байдлаа халдаач хэрэгэл нөгөө одоо яг тэмдэглэлийн халдаач хэрэглэхгүй гэрчсэн учраас нэгэн шүүмжлэлтэй суулж авсан. Тэгээд яг зөрчлийн тухай хууль дээр хэрэг хариуцах чадрыг 18 наснаас гэж ирсэн 16 наснаас олоход өөрчлөлт хийж байгаа. За таны дөрөвний асуусан чагсаалт цуглаантай холбоотой энэ ер нь энэ зөрчлийн хуулийн тусгай анги дээр асуудал байгаа юм гэж байгаа. Яг гэвэл энэ зөрчлийн тухай хуулийг боловсруулахдаа бид нар салбар болгоны ардталтайсан хариуцлагын эсгүүдийг төрөлжүүлэх нэгтгэх ажил хийсэн. Тэрнээс биш одоо хууль зүйн салбар бол бусад салбарын хуулиндаа тусгаад тодорхойлчихсан тэр бодлогыг өөрчлөх эрхтэй салбар ерөөсөө биш. Тэгэхээр бид нар хариуцлагын салбар тэр хариуцлагын тогтолцоог бүрдүүлээд байгаа тэр хэдэн зүйлүүдээ хууль зүйн салбартаа оруулж ирэх юм бид нар нэгтгэсэн. Тэгтэл энэ дээр одоо асуудлууд зөндөө үүсэж тэгэнгүүт танай энэ салбарын хууль чинь болохгүй байна. Танах энэ хүнд энийг үүрэг болгосон болохгүй байна гэж өөрчлөх эрх нь хууль зүйн салбарт байгаагүй. Тэгэхээр эхний ээж нь бидний хийж чадах юм бол төрөлжүүлэлт нэгтгэх байсан. Төрөлжүүлэлт нэгтгэхдээ эрүүгийн гэмт хэрэгтэй давтцчихсан үйлдэлүүдээ бол бид нар энэ манай салбарын асуудал учраас эрүүгтээ тусахгүй, эсвэл эрүүдэд тусгай зөрчилтэй тусах гэж ийм ялгамжтай ялгсан юмнууд жишээлбэл байгаа. Жишээлбэл одоо багш нар ярьсан зочдын дээр сүлжлэлтийн эсрэг хууль дээр салаа замаар явах юм бол торохоор байгаа. Тэгээ энэ бол салбар бол сүлжлэлтийн эсрэг салаа зам гаргахыг хориглож болж юм тийм ээ. Тэгэнгүүт хариуцлага тооцохдоо явахыг хориглосон. Энд ямар асуудал үүсэхгүй гэхээр салаа замаар явж байгаа нөхрийг торох юм уу? Эсвэл огт замгүй газараар явж байгаа хүнийг торох юм уу? Тэр тал улсын байдлыг зогсох юм уу? Хаанч улсын байдлыг зогсох юм? Тэгээ аль дээр нь салаа замаар бод зогсож байгаа юм уу? Нуугтаа зогсож. Яаж шалах? Энэ ямар ч боломжгүй жишээ. Дараагийн асуудал өөр юм байна. Жишээ татварлаа. Хар тамхи тариалахыг салбарын хуулиар зөрчил аваад байсан байж байгаа. Өнөөдөр 900 хар тамхи талбай дөрвөн одоо копи тарьчаад 960,000 төгрөгөд зөрчлөөр шийдвэрлээ явах боломж байна. Бид нар бол хар тамхи мансууруулах бодис тарихыг хориглоно гэж салбарын хуулийн тод одоо баримталж байгаа бодлого байж болж байна. Манай улсын энэ салбар хориглож байгаа нь болж байна. Тэгвэл энэ зөрчил байх уу, гэмтрэг болох уу гэж тодорхойлоод ямар ял оногдуулах уу, ямар шийдэл оногдуулах уу гэдэг бол манай хууль зүйн салбарын бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл бид нар эрүүгийн хуульдаа гэмтрэг гэж биччихээд ахад салбарын хуулиуд салбартаа манай хариуцлагын тогтолцооны нэг хэсгийг аваач тавьчаад тэндээ бүх гэмтрэгүүдийг тогтцоод авчижчихсан. Та нар одоо тэр хуулийг хараараа хар тамхи мансууруулах үйлчилгээтэй, хордуулах үйлчилгээтэй тармил тарьсан бол хөдөлмөрийн өсний доод хэмжээ 4 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоод өнгөрч болохоор ийм зааж байна. Яг энэ мэдчилгээ салбарын хуулиуд дээр асуудлууд бол зөндөө байна.
бид нар юу өөрчилж чадсан бэ? Тэрийн зөрчил байх уу, гэмтэр байх уу гэдгээ төрөлжүүд нь нэгтгэхдээ анхаарснаас биш эдний салбар аж ахуйн нэгжид ийм үүрэг бүтээх нь, эдний салбар энэ иргэнд ийм үүрэг бүтээх нь гэдэг тэр салбарын бодлогонд бид нар гаргаж чадаагүй. Яг нь салбар болгон өөрсдөө зөвшөөрөө санал гаргасан тохиолдолд салбарын үед өөрчлөлт орсон юм аа. Гэтэ яг бодлогонд нь өөрчлөлт орсон юм бол ерөөсөө байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол салбар болгон бодлогоо сайжруулаад манай салбарт орж ирж байгаа тэр зөрчлийн үед ийм зөрчлийг тусмаар энэ гэдэг юм аа. Цаашдаа хийгдэж явах хэрэгтэй. Тэгээд энэ зөрчлийн хуулийн тусгай анги дээр бол ямар зөрчлүүд орж ирэх вэ гэхээр одоо цаашдаа шинэ хууль гарч ирэх болно. Тэр шинэ хуулиар өөрөг болгож байгаа хоригдж байгаа зохицуултуудыг яг аль нь зөрчил байх гэдгийг оруулж ирэх хэрэгтэй. Тэрнээс биш өөрөг болгоцсон хоригдсан юм болгох зөрчил байх хэрэгтэй. Эндээс нийгэмд одоо хор хоногтой, нийгэм сөрөг үр дагавартай, эсвэл нийгэмд аюултай ямар үйлдэл тэрийг бид нар ялгаж аваад эрүүгийн хууль байх уу, зөрчлийн хууль байх уу гэж ялгаж тавих. Энэ бол хууль зүйн салбарын асуудал. Бид нар энэ дээр анхаарч ажилласан юм байна. Тэгэхээр та нар одоо салбарын асуудлаас анхаармаар юм зөндөө байна. Тэгээд энэ нэр томьёоны асуудал нэрний асууж юм чигсаа цуглаан гэдэг юу байх юм. Тэгэхээр энэ нэгдүгээр зүйл дээр байх хэрэгтэй. Энэ дээр одоо бид нар одоо зөрчлөө юм бичиг. Тэр зөрчил дээр байгаа мансууруулах бодис гэдэгт юу байх юм? Мансууруулах одоо бодисын түүхий гэдэгт юу байх юм гэдэг тэр нэр томьёоны тайлбарууд бол тэр хууль дээр байна. Хилээр одоо оруулахыг хориглосон бараа гэж байна. Энэ хориглосон барааны жагсаалтыг хуулиар ирэх болгосон хэн батлах юм? Тэр нь батлсан юм уу? Захиргааны ерөнхий хуульчдын дагуу ирэх болгосон этгээдээс гараад албаас бүртгүүлчих өчнөд өдөр акт юм. Тэрэн дээр тэр шинжүүлэлт нь байна уу гэдгийг тэднээс нь харах. Тэр шинжүүлэлт тэр салбарын хуулиар тодорхойлсон юм аа. Алийн зөрчил гэж үзэх юм бэ гэдгийг бид нар энэ дээр тавь. Тэрнээс биш шинж бол салбарын хуулиар магадгүй мансууруулах бодис гэдэг нэр томьёогоо өөрчилж байгаа салбар. Тэгвэл тэндээ тэрийгэ бичих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр байгаа нэр томьёонууд бол бид нар дандаа салбарын хуулийн нэр томьёонууд бичсэн. За салбар дээр нь ерөөсөө тэр нэр томьёогоо тайлбарлаагүй зарим нэр томьёог бол бид нар дээд шүүхийн тайлбар байгаа бол тэрийг хуулинд тусгаж өгөөд авсан ийм юмнууд бол байгаа. Тэгэхээр одоо миний хэлээд байгаа асуудал бол энд байгаа. Салбарын бодлого янз янз байгаа учраас. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг салбарын бодлогоо засаад энэ зөрчлөө бас засаж байна. Тэрнээс биш бид нар хүчин төгөлдөр хуулиар байхгүй бүр тийм хүндлэн юм бол оруулж ирээгүй. Тэгээ түрүү хэлсэн салбар нь өөрөөс гарсан юмнуудыг оруулсан. Гэхдээ салбарын хуулиар өглөө бол түрүүн жишээ татсан шүү дээ нөгөө мод үндсээр нь зөөж яваад байна гэдэг. Энийг бид нар зөрчилд тооцож болно. Эсвэл бүр байгалийн тэнцэл алдагдуулаад байгаа байгалийн тэнцэл алдагдуулж байгаа хэмжээгээр гэмтрэх юм тооцож байна. Гэхдээ эхлээд тэр салбарт тэрийгэ хуулиндаа энийг ингэж шилжүүлж авч явахыг хориглоно. Эсвэл энэний зөвшөөрлөөр явна гэж биччихээ. Тэгээд одоо зөрчлийн хуулиндаа энэний зөвшөөрлөлийн дагуу явуулаагүй энэ үүргээ биелүүлэх гэж бичээд өгчээ гэж орж ирж байна. Тэгэхээр ерөөсөө энэ зөрчлийн хуулийн дасгай ингэ төрөлжүүлж нэгтгэсэн одоо процесс ингэж явагдсан ийм үйл явдал явагдсан. Энэ нөгөө зөрчлийн хуулиар авийн дөөгөөр гэр бүлийн хүсэлтийг байна. Гэр бүлийн хүсэлтийг энэ эрүүгийн хуулийнхаа гэр бүлийн хүсэлтийг 11-ийн томхолтой яагаад байнга бичнээр явуулсан. Тэгэхээр нөгөө охрол өдрөөсөн гэдэг тусгай зүйлээ байгаа. Тухайн нэрээс авчихсан байна. Тэгэхээр тэр гэрний хүндрэлт нөхцөл болоод байгаа гэр бүлийн хүсэлтийг үүдсэн гэдэг маань өөрөө байгалийн шинжтэй биш үү гэр бүл юм байна. Бүрхий просто хорлохын хэмжээгээр үүсдэг. Хэрвээ байгалийн шинжтэй мөслөг юм төслөөс онцоо зурчнаар одоо хорлол өвдрүүлсэн байвал хүчтэй юм. Хохирол өвдрүүлсэн жишээлбэл эзүү тохиролж байгааг яриад байна уу? Би магадад яг одоо хэрэглэж байгаа нөгөө гэрлийн хүч хэрэглүүлэлтийг 20 жилийн эсрэг нэг биш шүү дээ. Тэр зүйл байгаа. Тэгээд шинээр 129 энэ хоёр зүйл хойд яг нэг бүлгүүнээр илэрчлээ хэрэггүй төлсөн. Гэхдээ байнга байх шинж гэдэг нь тоогоор автоматар биш юм аа гэдэг та сайн хэрэгтэй. Гэр бүлийн хүч хэрэглэж одоо хугацаанд үргэлжлэж байгаа үйл явц. Тиймээс нэг удаа, хоёр удаа, гурван удаа болохгүй болчихно.
Тэгээ хүчирхийлэл доместик violence гэж анх ингээ ороод ирсэн зүйл чинь нэг өдрийн турш удаан хугацаанд үргэлжлэж байгаа нэг үйл эсвэл сарын турш үргэлжлэж байгаа 7 хоногийн турш үргэлжлэж байгаа ийм шинж үү. А энэний нэгээ хийчихээд ингээд гэрүүл хүчрийг нэгээ явуулах гэсэн юм баг байхгүй. Дандаа хосолны 2 3 үйлдэл давхцаж удаан хугацаанд үргэлжлэж явж идэг энэ шинж нь өөрөө